Монгол Улсын үндэсний дуугчгийн эрдмийн чуулга үзүүлж байна. Үн эртнээс өөрийн өвөрмөц ахуйн урлагийг байгаль дэлхий ёс заншилтайгаа холбон хөгжүүлж ирсэн монголчуудын хувьд 1921 оны хувьсгалт өөрчлөлт оюуны хөгжлийн цоош нэрнийг авчирч гэрийн театраас ихтэй уран сайханчдын хөдөлгөөн, улс орон даяар хүчтэй өрнөж, клуб, улаан гэр, ардын цэнгэлд хүрээлэн зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж эхэлжээ. Энэ нь дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилтэд нэгдэн даяарчлагдах их замын эхлэл байлаа. Ардын бүг үндэсний хөгжмийн ансамбль ардын гэрчин нөхөр байтыг олбон дарлаа. Монголчууд 20 дугаар зуунд хөгжлийн олон дэвшилтэд бүтээн байгуулалтыг бүтээсэн гавьяатай ард түмэн. Шин нийгэм, шин амьдрал, шин соёл, шин боловсрал түгэн дэлгэрэх таатай нөхцөл бүрдсэн 1940-од онд манай улсын соёл урлагийн амьдралд гарсан өөрчлөлттэй холбоотойгоор шинэ цагийн ардын урлагийн биеэн даасан байгуулах үндэс суурь тавигдаж Монгол Ардын хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөлийн 1945 оны 4-р сарын 7-ны өдрийн тогтоолоор эстрад концертын товчоог байгуулсан нь тухайн нийгмийн хэрэгцээ шаардлага байсан төдийгүй ард түмний соёл боловсролд ихээхэн нөлөөг үзүүлсэн юм. Энэхүү товчоо нь Монголын мэрэгжлийн анхны концертын байгууллагын үндэс суурь болж 1950 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор эстрад ангийн баад суурин тулгуурлан бүгд найрамдах Монгол ард улсын дуу таанцны улсын ансамблийг байгуулж байжээ. Манай байгууллага бол анх 45 онд үүссэн байгуулагдсан гэж анх үүсгэсэн ахмадууд маань хэлдэг. За тэр үед бол Монголын урлагийн соёл урлагийн амьдралд бол концертын хэлбэрээр нийт ард түмэндээ үйлчлэх ийм байгууллага зайлшгүй хэрэгтэй гэдэг үтнээс эстрад концертын товчоо гэсэн ийм байгууллага үүсгэсэн юм. За энэний гол үндэс нь бол ардын урлагийн хэсэг байсан. За улмаар энэ 5 жилийн хугацаанд ардын урлаг, миниатюрын театр, эстрад, циркийн урлаг, за жаз хөгжмийн гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр 5 жил ажиллаад тэгээд 1950 оноос ерөөсө ардын дуу таанцны гэсэн дагнсан ийм байгууллагыг байгуулахаар энэ эстрад концертын товчооны үндэс суурь дээр үүсгэсэн. За тэгээд энэ 50 оноос хойш бид 5 жилээр энэ өөрийнхөө байгууллагын ойг тэмдэглэж ирсэн ийм төвхтэй юм байна. Анхныхаа тоглолтыг Маршал Чойвилсонгийн 56 насны ой зориулсан концертоор Элдв Учрын кино театрт анхныхаа концертыг тоглож нээлттэй хийжсэн цагаас хойш ингээд өдгөө 65 жилийн нүрийг үзэж энэ хооронд маш олон игнэнээс маш олон сайхан ард түмний танил Монголын ард түмний бахархал болсон уран бүтээлчдийг төрүүлж уран бүтээлүүдийг төрүүлж байсан байдгийг 56 насныаг тохиолдуулж ардын дуу таанцны улсын ансамблаас нийтийн концерт болгоно. Нэгэн 50 оноос хойш ардын дуу таанцны улсын ансамбль гэж нэрлснээс хойш манай байгууллага хэд хэдэн нэршлээ сольсон юм. За тэгээд 60 оноос хойш манай чуулга одоогийн энэ үйл ажиллагаа явуулж байгаа тухайн үеийн Монголын хувьсгал залуучуудын ордон гэж байсан. Залуучуудын ордонд энэ байрлалснаас хойш улсын ардын дуу үжгийн чуулга гэсэн энэ нэрээ олсон. За улсын ардын дуу үжгийн чуулга гэсэн нэрээрээ бол бид нар 2002 оны хүртэл ажилласан.
Тийм учраас энэ хугацаанд бол одоо манай чуулгын нэр бол Улсын ардын дуу үжгийн чуулга гэдэг нэрээрээч ард түмэнд их танигдсан. Монгол Улсын засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 166 тоот тогтоолоор Улсын ардын дуу үжгийн чуулгыг үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэмээн нэрлэж, тэр цагаас хойш одоо хүртэл энэ нэршлэрээр үйл ажиллагаагаа явуулан ард олондоо урлаг соёлоор үйлчлэн байна. Энэ ч утгаараа үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын одоо энэ 65 жилийн хөгжлийг 3 үгээр тодорхойлж болно. Нэг нь ардын одоо уртын болоод богино дуунаас үндэсний түүхэн дуулж жүжиг болтолно хөгжүүлсэн байх жишээтэй. За мөн зүгээр Монгол гэрийн хойморт биелж байсан бие биелгээ болоод одоо галаа тойрон бүжгэлдэг байсан тойрон ёохор бүжиг гэх юм ингээд ардын бүжгийн хөдөлгөөнүүдээс дэгүүдээс үндэсний бүжгийн жүжиг болтолно хөгжүүлсэн байх жишээтэй. За ширэн цартай морин хуурыг Монгол төрийн үндэсний их найрал болтол нь одоо хөгжүүлсэн гэд бодоод үзэхлээр энэ 65 жилийн хугацаанд Монголын ард түмний оюун санаанд маш их оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн ийм бахархалт чуулга байх ийм одоо хэмжээнд үржээ гэж дүгнж болно. Тухайн нийгмийн оюуны хэрэгцээнд зориулан уран бүтээлэн туйрвж, улс үндэстнийхэн тусгаар тогтнолын баталгаа нь болж, өнгөрсөн үед хэн байсны, өнөөдөр хэн байгаагийн, ирээдүйд хэн байхын илэрхийлэл болсон үндэсний урлагаан хөгжүүлэн цэцгэлүүлж, өвлүүлэн уламжлуулж яваа энэ их айлын түүхийн хуудас зузаарсаар төмнийхэн хүндлэлийг хүлээн уран бүтээл нь арвичсаар. Ингэж өнөөдрийг хүртэл үндэсний дуу үжгийн эрдмийн чуулга нь өссөн хөгжигтөн 100% мэрэгжлийн боловсон хүчнээр сэлбэгдэж чадсан бөгөөд чуулгын уран бүтээлүүд цаг үе мэрэгжлийн түвшнээ даган шинчлэгдэн өөрчлөгдсөөр ирсэн байна. Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг дээд зэргээр шаардсан бүтээлүүдийг олноор туйрвж, уран бүтээлчдийн дунд бүтээлч өрсөлдөөн бий болгосноор хувь уран бүтээлчийн өсөлт хөгжилтөнд үр нөлөөгөө үзүүлж, байгууллагын урын сангийн бодлогод ч эерэг нөлөөг үзүүлж чадсан байна. Ийхүү үндэсний мэргэжлийн бие даасан байгууллага болж, Монгол түмнийхэн үндэсний урлагийн бахархлыг тээж, зуунаар хэмжигдэх баялаг түүх уламжлал агуу нүүдэлчдийн соёлыг уламжлан хөгжүүлж ирсэн үндэсний дуу үжгийн эрдмийн чуулга өнөөдөр 65 жилийнхэн ойтой золгож нэгэн 60-ыг илээсэн нэр хүндтэй түүхээ бичсээр байна. Үндэсний дуу үжгийн эрдмийн чуулгын 65 жилийн баярын мэндийг та бүхэндээ төвшүүлж байна. Манай байгууллага бол Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө оршин тогтнодог үндэсний одоо том байгууллага юм аа. Тэгээ та бүхэндээ баярын мэндийг төвшүүлж байна. Үндэсний дуу үжгийн эрдмийн чуулгын 65 жилийн тохиож байна. За нийт уран бүтээлчид, нийт үеийн ахмадуудаа энэ он баярын мэндийг хүргэе. Нийт уран бүтээлчид хамт олон ахмадууд маань энэ 65 жилийн хугацаанд Монголын ардын урлагийг хөгжүүлэх тул бүгд одоо өөрсдийн авяас бэлгээ зориулж ирсэн ийм түүхтэй. Үндэсний урлагийг мэрэгжлийн шинж чанартай болгож, мэрэгжлийн хөгжмийн театрын эх үүсвэрийг тавьж, соёл урлагийн үндэсний мэрэгжилтнүүдийг гадаадын орнуудад илгээн суралцуулж эхэлсэн төрийн бодлогын түүхэн гэрчүүд нь өнөөдөр Монгол улсад соёлын үрийг тарьсан мэрэгжилтнүүд Алтан үеийнхэн Ахмад буурлууд маань билээ. Нэгэн 60-ны түүхийг хамтдаа бичигдсэн эрхэм хүмүүс Ахмад буурлуудаа энэ өдрүүдэд дурсахгүй өнгөрөх учиргүй. Hare
байна хонгор надтай ирэж оноос одоо энэ оны дуусталд хурш одоо би 56 жил болж байгаа. Тийм учраас одоо миний энэ дуу ерөөсөө гандан болохгүй. Тоглохоор зэрэг л одоо цэцэг сингэрэлчүүрээ бүвэл хорвоогоо гэн дандаа хүсэлт ирдэг. Би тэрэнд маш их баярлдаг. Тэгтээ цаанууд шүү одоо амдгийн дуу чамаагүй тий ганган нуурын шивнэ ухтаараа тэгэл хоёр сэтгэлгээд би бас ардын дуу дуулнаа. Би 1962 онд Улсын ардын дуужгийн жуулах гэж байх тэнд дуучнаар орж ажиллаад 91 онд би тэтгэвртэй гарсан. Тэр хүртлээр би бүх уран бүтээлд одоо оролцож говийн дуу, хангаан дуу, алтан дуу, нэгдэлжтийн дуу гэл дандаа тийм дуу гэсэн нэртэй концерт байдаг байсан. Тэр үед одоо бүгдд нь гоцлол дуучнаар орж ажиллаж исэн. Энэ үед одоо хамгийн одоо их одоо од болсон ийм сайхан улсуудтай хамтарч ажиллаж исэн. Одоо Хөдөлмөрийн Баатар, Манцадгай, Төмөн Дэнгэрэл, Дорж Дэрэм гэл одоо Сүглэг мал, Хамжуу, Ван зэрэг самбог л одоо энэ сайхан дуучтайгаа ажиллаж исэн. Монголын дуулаачийн урлагт 41 жил зүтгэсэн. Энэ 41 жилийн 34 жил нь энэ чуулгад байсан. Тэгэхээр миний дуучин болсон амьдралын түүх бол энэ чуулгатай одоо гарцаагүй холбоотой. Нэгдүгээр, хоёрдугаар миний хань бас энэ чуулгын бүжигчин байсан. Эндээс эцгүүрт гарсан. Тэгэхээр миний гэр бүлийн амьдралын одоо сайн сайхан явах Монголын урлагт зүтгэж байсан энэ үйл ажиллагаа бол энэ чуулгаас бол хязгаарч салшгүй холбоотой байдаг. Аливаа урлагийн байгууллагын хойморт байж хамгийн түрүүнд үзэгчдийн нүдэнд тусч чихэнд сонсогдож тухайн байгууллагынхаа өнгө төрхийг тодорхойлон нүүр царай болж байдаг хүмүүс бол уран бүтээлчд буюу дуучид, бүжигчид, хөгжимчд байдаг. Тэр тусман үе үеийн алдар цуутай авьяаслаг дуучдаар нь энэ байгууллагыг үзэгчид сайн мэддэг. Сэллэнгээ би сэлүүхэн дижиж ярвэ сэллэнгээ би сэлүүхэн муслич туслаа. Энэ чуулга маань 65 жил би чуулгынхаа энэ ойтой жацсан хүн. Тэгэд энэ чуулгатаа би одоо яг 45 жил дуулж байна да. Ингээд чуулгынхаа энэ 45 хүрээд чуулга маань 65 би 65 настай ингээд жацсан ийм одоо байгууллагынхаа ойг бас тэмдэглээд энэ ойдын оролцож байгаа явдалтай би бас их баяртай байгаа. Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын нэг томоохон бүрэлдэхүүн бол үе үеийн алдартай дуучдыг төрүүлэн гаргасан дуу анги. Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин, намжлын нор банздын нэрэмжит. Энэ л ангиас Монгол хүн бүрийн сайн мэдэх, амандан аялах дуртай дуу бүхэн эгшиглэн уянгалсаар өнөөдөр 65 дахь намраан үтэж байна. Дуучид маань одоо өнөөдрийн үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын одоо нүүр царай болж одоо 65 жилийн туршид явсаар ирсэн.
хамгийн олон гавьяатууд, хамгийн олон ардын жүжигчид, хөдөлмөрийн баатар, төрийн сорилтууд бол дуу ангиас төрөн гарсан байдаг. Тэгэхээр өнөөдөр бид бас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дуу анги дотроо бол манай язгуур урлаг гэж за хөөми магтаал одоо хийдэг ийм 3-4 хүн байдаг. Бусд нь бол дандаа гоцол дуучид энд ажилладаг. Тэгэхээр дуучдын маань бүрэлдэхүүний хувьд бол өнөөдөр одоо ер нь тэнцүүхэн эрэгтэй эмэгтэй тэнцүүхэн ийм дуучид бас энд ажиллаж байна. Тэгэхээр яагаад үндэсний дуу хөгжигийн эрдэмийн чуулга гэж нэрлсэн гэхдээ бас их бодолтой нэрлсэн байхаа. Тэгэхээр өнөөдөр бас дуучид гэдэг бол одоо их оркестрийнхаа өмнө за хөгжимчдийнхаа өмнө за тайзан дээр бас гостож гол болж дуулж явдаг учраас энэ дээр бас дуу бүжгийн гэдэг тодтол орсон болов уу гэж одоо миний хувьд бас бодож явдаг. За дуучдын маань бас амжилт олд бас их байна. Тэгэхээр одоо Монголын анхны л одоо үндэсний дуулж жүжиг, сүнжидмаа дуулж жүжигээс эхлээд бид нэр одоо учир дагуурын толгой, за тэгээд цаашлаад үлэмжийн чанар, за бидний сүүлийн үеийн томоохон уран бүтээл нэлээд бас дуучдын маань хувьд агц дэвшил гарсан. За хөгжмийн зохиолынхоо хувьд, за энэ бүтээлийнхээ хувьд ч гэсэн бас нэлээд агц дэвшил гарсан оройн дээд гэдэг ийм сайхан дуулж жүжигийг манай ерөнхий найруулагч Гамболдын найруулгаар бид нар бол өнгөрсөн онд тоглосон байгаа. Гавьяат жүжигчин Долгор Сүрмгийн дэглэлт уян зур бүжиг. Чуулгын бас нэгэн томоохон бүрэлдэхүүн бол Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглэгч, сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн хамт олон. Хүн төрлөختний мөнхийн хөдөлгөөнийг нүүдэлчин Монголын ахуй соёлыг бүжгийн урлагт мөнхлөн үлдээсэн цалигсан авьяастай энэ эрхэм хүний үеийг үргэлжлүүлэн яваа гайхамшигтай бүжиг дэглэгч нар, бүжигчид, бүжгийн багш нар энэ чуулгад болоо. Бүжиг ангид маань 200 гаруй том одоо тайзны бүжиг болон бүжгийн жүжиг суит бүжгүүд байна. Үүнээс бүжгийн жүжиг маань одоо энэ 65 жилийн хугацаанд одоо нийт 7 том тайзны бүжгийн жүжиг тавигдсан байдаг. Нарны домог, Алтан ураг, Мэргэнд буусан чон, Монголын бахархал нэртэй гурвалсан одоо бүжгийн туйлс, нүүдэл бүжгийн жүжиг тэгээд Бүртчон гоо марл нэртэй бас уран бүтээл байдаг. Хамгийн отгон бүтээл болох одоо бүжгийн туйлс хэлбэрээр бүтээгдсэн Монголын их хатад нэртэй уран бүтээл маань одоо хамгийн сүүлд тавигдсан байгаа. Монголын бүжгийн нэгэн гол нууц юм уу? Гол нэг юм гой сэтгэл байт бидний. Бид дандаа ямагт ахмадасаа ихлээр залуу үеийг хүмүүжүүлж байдаг, хамтдаа зовж, шаналж, тэр зовлонгоо баярлаж, тэр зовлонгоо бид дандаа хувааж байдаг. Монголын бүжгийн энэ эв нэгдлэг гэдгийг гайхамшигтай одоо бид нэр Монголын ард түмний өмнөөс одоо төлөөж бид байж чаддаг юм да Монголын бүжиг бол. Тэртээ социализмын үед тухайн үеийнхэн хөрөнгөтөн орон гэгдэх Итали орныг зорж
их бүжгээн тавьж байсан энэ алдартнуудын гаргасан тэрэл жимийг тод гихчийн зам болгон дэлхийн олон улс орнуудад нэр алдран дуурсган яваа Монгол бүжигчдийн амжилтыг тоочоод барахгүй. Манай бүжиг албаны хувьд одоо олон улсын Монгол туурхтны бүжгийн уралдаан одоо урд хөршид Хөх хотод зохиогдсон байгаа. Энд бол нэлээд өргөн цар хүрээтэй их том хэмжээний тэмцээн болсон. Энэ тэмцээнд манай ангийн албаны хамт олон маань одоо 35 оны бүрэлдэхүүнтэй их амжилттай сайхан оролцлоо. Одоо чуулгынхаа одоо 6 сайхан уран бүтээлтэй явлаа. Тэрнээс 3 сайхан мас уран бүтээл маань одоо 6 алтан цомын одоо шагналыг одоо авснаар их сайхан бол амжилттай ирлээ. Ардын бүжгийг үндэсний хэмжээний томоохон түүхэн бүжгэн жүжиг, бүжгэн туйлс батал хөгжүүлэн Монгол улсынхаа нэрийг Монголын үндэсний урлагийг дэлхийд таниулан гаргаж чадсан энэ хамт олон сүүлийн жилүүдэд олон шинэ уран бүтээлийг тайзнан тавьж үзэгч түмнийхэн мэлмиг нялаасан. Сэтгэл зүрхээр хамт бүжгэлсэн бүжгийн урлагийн төлөө зүрх сэтгэлээр хамт бүжигчтэй хамт зохилж байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Үндэсний дуу үжгийн эрдмийн чуулгын тайзнан амилан үзэгчдэд хүрч байгаа бүтээл бүрийн ноён нуруу болж Монгол төрийн их найрал хэмээн хүндлэгдэн хайрлагдж яваа хөгжим ангийнхан өнгөрсөн 65 жилийн түүхийг бичилдсэн хамгийн гол хүмүүс. Тайзнан амилах бүжиг, бүжгэн жүжиг, дуу, дуулалт жүжиг бүхнийг хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжмийн яруу тансаг ая аялгуугаар амилан бүтээл босдог гэдгийг тэр бүр хүн бүхэн анзаардаггүй ч байж магадгүй. Хөгжмийн яамандаа даруухан сууж хөдөлгөөн бүрээрэн аялгуун сувраг босгож байгаа хөгжимчдийн гавьяаг үнэлээд баршгүй. Төрийн их найрал хэмээн хүндлэгдэж Монгол түмний баяр бахархлын дээд бүхэн дээр уригдан залагдаж тэрч бүхэл гаднын улс орнуудад Монголын үндэсний урлагийн гайхамшигыг мэдрүүлэн яваа хөгжимчд бол чуулгын бахархал. Үндэсний дуу үжгийн эрдмийн чуулга маань дотроо бол үндсэн 3 уран бүтээлийн ангитай. Үүний хамгийн том анги нь бол үндэсний хөгжмийн их найрлын анги байдаг. За манай үндэсний найрал хөгжим маань хуучнаар улсын ардын дуу үжгийн чуулга байгуулагдсанаас хойш за анх 6 хүний бүрэлдэхүүнтэй
байж байгаад өнөөдөр энэ 50 гаруй жилийн хугацаанд 65 хүн болтлоо өргөжин хөгжсөн байна. Тэгэхээр одоогоос 3 жилийн өмнө үндэсний найрал хөгжим байгуулагдсны 50 жилийн ойг бол тэмдэглэн өнгөрүүлж исэн. Тус чуулгын үндэсний хөгжмийн их найрал дотроос үе үеийн алдартай хөгжимчд, алдартай хөгжмийн зохиолчд, за мөн дуучид бас төрсөн байдаг. Түүхтэй. За мөн энэ үндэсний хөгжмийн багц зэмсгийг бол боловсронгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн улсууд бол энэ хөгжим ангиас бол гарсан түүхтэй юм аа. Үндэсний дуу үзгийн эрдмийн чуулгын энэ найрал хөгжим дотроос үе үедээ бол олон сайхан хамтлагууд төрөн гарч ирсэн. Энэ дээр бол найрамдал хамтлаг байна, тав их шиг хамтлаг байна. За аялгау хамтлаг, залуус хамтлаг, за морин хуурын дөрвөл, за мөн ятгын чуулга. За сүүлийн үеүүдэд бол үндэсний найрал хөгжим ангийн хөгжимчдөөс бүрдсэн хөсгөтөн хамтлаг бол Монгол төдийгүй дэлхийд бол нэрээ цуурайтж байгааг бол манай үзэгчид бол андахгүй сайн мэднэ. 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол төрийн үндэсний хөгжмийг байгуулах тухай гарсны дагуу засгийн газрын тогтоол гарч үндэсний найрал хөгжмийн зэмсгийг бол 2 удаа шинчилсэн. За зарилгын дагуу бол өнөөдөр энэ найрал хөгжим маань 120 хүний бүрэлдэхүүнтэй бол болох ёстой байгаа юм. За улс орны бас эдийн засаг одоо юунаас болоод бол арай болоогүй байна. Ирээдүйдээ бол 120 хүний бүрэлдэхүүнтэй Монголын үндэсний найрал хөгжим гэдэг бол Аз төдийгүй дэлхийд гайхагдах их найрал хөгжим болж Монгол улсынхаа соёл урлагийг мөн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ардын хөгжмийнхаа зэмсгийн өөрийн гэсэн өвөрмөц өнгө аялгыг бол дэлхийд цуурайт болгоход бол манай энэ найрал хөгжим бол чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бол миний хувьд итгэлтэй байдаг. Чуулгынхаа 65 жилийн тохиолдуулж үндэсний дуу үзгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн их найралд ажиллаж исэн үе үеийн ахмадууд, уран бүтээлчтэй мөн өнөөдөр ажиллаж байгаа уран бүтээлчтэй энэ ойн баярын мэндийг дэвшүүлж уран бүтээл эрүүл их сайн сайхан байж өргөлж та бүхнийг урлагийн янжин лам бурхан эвэж авах болтугай гэж өрөөж байна. Дэлхийн залууч оюутны олон 10 тийм наадмуудаар дандаа манай хамтлагаараа цөөхөлөөрөө дандаа тийм дэлхийн залууч оюутны тэргүүн олон улсын наадмууд дандаа тэргүүн ширхэг бол авч ирсэн. Тэгээд одоо Япон, Солонгос одоо том бүрдвтэн одоо оркестрын бүрэлдэхүүнээр бид нар олон удаа очиж байгаа. Тэдний ард түмнээс бол өндөр үнэлт авч ирсэн. Ялангуяа 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй одоо их төрийн их нэм найрал хөгжим бол одоо өвөр Монголын хөх хотод очиж маш их амжилттай болсон. Энэ тогснороо бол манай одоо их найрал хөгжмийн чадал чансааг бол маш үнэлж та бид нар одоо дээд зэрэгтэй бол одоо тийм их хөгжсөн юм сайхан бараг Азта дэлхийд юм бараг ардын юм ганц юм оркестр болсон байна гэж төлжсэн. 1982 онд бол зах зээхний санаачлагаар одоо морин хуурын дөрвөл гэдгийг бол анх удаа Монголд анхны морин хуурын дөрвөлийг бол байгуул. Түүнд бол одоо би өөрөө нэгдүгээр хуучнаар бол ажиллаж байсан. Одоо хүртэл би энэ дөрвөлдөө бол ажилладаг. Энэ олон хамтлагууд, энэ олон ингээд юу хамтлаг бий баснараа манай оркестрийн одоо дууралт оркестрийн чанар чансааг бол маш их үүрэг үүсгэж ирсэн. Үндэсний дуу эрдмийн чуулгын бүтэц бүрэлдэхүүн бол тодорхой 4 хэсэг ангиас одоо бүрдэж байна гэж хэлж болно. За 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо сэвждийн нэрмжт бүжигчд маань байна. За 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн үндэсний их найрал хөгжим маань байна. За 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо дуу анги маань баг жишээтэй. За тэрнээс гадна манай одоо тайз, гэрэл, техник, үйлдвэр ангийн одоо алба гэдээ байна. Энэ алба маань бас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. За энэ дээр бас маркетинг захиргаа гэдэг санхүү гэсэн бас тодорхой бүтэц бүрэлдэхүүнтэй бас нэг хэсэг байх жишээ тийм үү. Ингээд нийтдээ бол нийт үндэсний дуу эрдмийн чуулга 210 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр одоогоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид бол үндэсний дуу эрдмийн чуулгын ирээдүйн зорилт бол үндэснийхээ их найрал хөгжмийг яг анхны гаргасан төрийнх нь тогтоолоор буюу 120 хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн үндэсний их найрал гэдэг хэмжээнд нь хүрэх бодлогыг баримтлана. За мөн бүжигчдийнхээ ангийг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо Монголд одоо ч Монголд байгаа хамгийн олон бүжигчдтэй
одоо бүжгийн бүрэлдэхүүнтэй хамт олон бол манайх байна. Энийг бас бид нар 60 гаруй болох сонирхол хүсэл байна. За ингээд бид нар ер нь хамгийн гол үндэсний дууж эрдэмтэн чуулганы тулгымдсан асуудал буюу нөгөө байрны асуудал гэж байдаг. Энэ байрны асуудлыг хэрвээ тодорхой хэмжээнд маш яралтай шийдэж чадах юм бол бид нар дараагийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг одоо ингэж тэлэх юм бодлогоор ажилланаа. Ийм байхыг ч одоо энэ зах зээл, уран бүтээлчд маань шаардж байна. Үзэгчдийн ч хүсэл сонирхол тийм байна. Энэ утгаараа бид нар Монголын одоо үндэсний урлагийн их театр гэсэн одоо үндсэн тийм статуст хүрэх зорилгоор ер нь цаашид ажиллана гэсэн үндсэн бодлогыг бид нар баримталж байгаа гэж хэлж болно. Аливаа уран бүтээлийг арын алдгүйгээр төсөөлөх аргагүй. Чуулга гэдэг дан ганц дуучид, бүжигчид, хөгжимчид, найруулагч нар бишээ. Түүхэн он цагийн түүхт үйл явдлын хэлхээ холбоо болж үндэсний урлагаан өвлүүлэн уламжилж яваагийн хувьд тайзнан амлин үзэгчдэд хүрэх бүтээл бүхэн өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, тухайн үеийг харуулах тайз засалтай, орчин нөхцөл, цаг хугацаанд нь тохирсон хувцас хэрэглэлтэй байх ёстой. Энэ бүхнийг хийж тоглолт бүрийн ард санаа зовнон зогсдог тэрэл хүмүүсийг чуулгын арын албаныхан гэдэг. Тэр болгон үзэгчд таниад мэдээд байдгүй ч тоглолт бүрийн дуу шүүм, гэрэл гэгээ, нүүр будаг, хувцас хунар, тайз заслыг хийдэг нарийн мэрэгжлийн хүмүүс. Байгууллагыг төлөөлөн хамгийн түрүүнд олон нийттэй харилцдаг хүмүүс бол чуулгын менежерүүд байдаг. Аливаа байгууллагын маркетингийн албаны ажлын ур чадвар, авхааж самба, мэрэгжлийн чадал чансанаас тухайн байгууллага хөл дээрээ босох, тэнцвэртэй байдлаа хадгалах, санхүүгийн элдв эрсдэл асуудалд орохгүй байх, уран бүтээлийг үзэгчдэд таниулж, үзэгчдэд тухайн тоглолтыг үзэх сонирхол төрүүлж, үзүүрийн танхимд ирүүлэх бүхий л ажлыг хийхээс гадна үйл ажиллагаа уран бүтээлээ сурталчлан хэвлэл мэдээллийнхэнтэй харьцаж тэдний хамгийн ойрын харилцагч түншин байдаг. Энэ жил үндэсний дуужгийн маань Эрдмийн чуулгын 65 жилийн ой тохиож байна. Би байгууллагын одоо ой гэдгийг бол тухайн байгууллагын одоо өнгөрсөн тийм ээ үеийн хөгжил, дэвшил, өөрчлөлтийг харуулсан цаг хугацаа юм аа. Тэгээд өнгөрсөнд юу хийж бүтээснэ дээрээс харж дүгнэж ирээдүйд бид хаашаа явах вэ, хаа хүрэх вэ гэдэг хөгжлөө тодорхойлох цаг үе юм аа гэж би боддог. Манай үндэсний дуужгийн Эрдмийн чуулгын маркетингийн алба 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэгээд маркетинг гэдэг бол маш чухал бас хариуцлагатай албаа. Үндэсний дуужгийн Эрдмийн чуулгын тэр гайхалтай уран бүтээлчдийн их нүүрийн авиас хөдөлмөрөөр бүтсэн бүтээлийг үзэгчдэд хүргэх тийм ээ их чухал ажлыг хийдэг. Зөвхөн маркетингийг борлуулалт гэж ойлгож болохгүй. Асар их одоо шинэ санаа гаргах, шинэ бүтээлчмнүүдийг хийх, тэрийгэ гүйцэтгэлээр ч гэсэн маш хариуцлагатай ажиллаж явах хэрэгтэй байдаг. Жишээлбэл энэ жил манай үндэсний дуужгийн чуулган 65 жилийн ойдоо зориулсан 3 томоохон бүтээл дээр бид бүхэн одоо үзэгч зөвхөн тоглолт үзээд гарах биш. Тухайн тоглолт тэр одоо тоглолтоор өмнө нь амьсгалж тэр түүхийнхэн үеэр аялуулах жишээтэй тийм ээ ботоо зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн, хувцас загварын үзүүлбэрүүд гээд одоо урлагийн олон төрөл жанртай ингэж нэгдэж хамтарч ажилласан юм аа. Энэ бас манай маркетингийн бас нэг шинэлэг ажил болсон юм аа. Зураачийн зуран гаргасан эскиз загвар бүхэн нэг өөрчлөн хийгдэж, уран ойдолчид шаглаа бүхнээ сэтгэл зүрхнээ сэн хийж, тайзных нь тайзаа, жижиг хэрэглийнхэн жижиг хэрэглээгээд бүгдийг нэгд нэгэнгүй зурж, хайчилж, будаж зүлгээд. Цаасан дээр зурсан зураг эсгүүрчний гараар дамжин ойдолчны ураас гарч, жүжигчний биед очоод тайзнан гарахад ёстой л нөгөө хувцас бурхан бие чөтгөр гэдгийг харуулах мэт. Сүрдмээр, бахархмаар Монгол үндэсний онцлог гайхамшиг бүхнийг шингэн уралсан энэ хувцснуудыг чуулгын ойдолчноор олон жил ажиллаж байгаа уран лавгаагч урлана. Лавгаагч олон жил энэ ажлыг хийж одоо жүжигчдийн биеийн хэмжээнээс эхлээд ямар хувцас хэнд зохимжтой гэд
бүгдийг мэддэг болж нэг үгээр хэлбэл өөрийн авиас чадвараараа мэрэгшсэн уран гартан. Энэ байгууллага маань өөрөө л ерөөс уран бүтээлийн байгууллага учраас энэ уран бүтээлийн байгууллага гэдэг маань ардлынх нь яг хүннам нь юу гэдэг вэ гэхээр яг арын ажилч хэлдэг. Энэ маань хэн байдаг вэ гэхээр нөгөө тайзны ажилчид, нөгөө манай үйлчлэгээний ангийнхан, за манай мэдээж захиргаа албаны ангийнхан, за манай маркетингийн алав, тэгээд мэдээж одоо захирал миний бие одоо ингэж оролцдог. Тэгэд энэ улсууд энэ хундамыг бэлэн болгож тавьж, энэ нөхцөлийг бэлэн болгож тавьж иж энэ улсуудгүйгээр бол одоо энэ уран бүтээл бол цаашаа явахгүй байдаг. Тэгэхээр мэдээж арын алба гэдэг бол үнэхээр хамгийн нөгөө хэлдэг шүү дээ, арын фронт хүчтэй байж урагшаага бид нар тавьчих ямар нэгэн зовлон багтай туулныг дээр одоо уран бүтээлүүдийг бол одоо тэр талаараа туулдаг. Тэгэхээр манай арын албаны бол үнэхээр хүчрхэг хамт олон байдаг. Ер нь бол хаач байсан арын албал хүчтэй байж шинэ уран бүтээлч бай, ямар ч уран бүтээл бүгдээрээ хамгийн амттай, хамгийн чанартай гардаг юм аа. Тэгээд арын албаныхандаа ингээд бас баярын мэндийг бас дэвшүүлж байна. Өөдлөх айл үүднээсэн гэдэг. Орж гарч байгаа хүн бүхнийг ээлдэг дотноор өгтөн авч хүндлэл үзүүлэн үйлчилдэг үйлчилгээний ажилчид бол байгууллагынхаа нүүр царайг тодорхойлох эхний хүмүүс. Хэдийгээр үзэгчид чуулгын тайзнаа тоглогдож байгаа бүтээлийг үзэн үндэснийхээ урлагаараа бахархан, уяран ухаажаад гардагч монголчуудын ярьдаг айл дорхтон эрийн нэрээр орж, эмийн нэрээр гардаг хэмээх үгийн адилаар чуулгын хаалгаар орохдоо үйлчилгээний ажилтнуудын ийдэг сайхан харьцаагаар ухтуулан орж, тоглолтоо үзээд гарахтаа Монгол урлагийн сайхнаар Монгол хүний авиас чадвараар бахархан омогшоод гардаг. Үндэсний дуу үжигийн эрдмийн чуулгын уран бүтээл зөвхөн Монголын ард түмэнд Монгол урлагаан өвлүүлэн сурталчлаа зогсохгүй. Монгол орныхоо нүүр царай болон Аз, Африк, Америк, Европ твийн 50 гаруй улс орнуудад урлаг соёлоо сурталчлах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгсээр ирсэн. Тэд гаднын улс орнуудад айлчлан тоглосон удаа дараагийн олон тоглолтоос гадна жил бүхэн Монгол орныг зорин ирсэн жуулчдад зориулан зуны турш тоглолтонд төлөвлөдөг сайхан уламжлалтай. Монгол урлагийн гайхамшиг зуны улирлын нээлттэй тоглолтод хүрэлцэн ирсэн та бүхнийхээ хаан амар хатан мэндийг үндэсний дуучгийн эрдмийн чуулгын нэг дур бүтээлчдийн өмнөөс айлтхан мэдчиж байгааг хүлээн авна. It's the first time I've been in Mongolia. Би Англиас ирсэн Монголд анх удаа ирээд байна. Энэ тоглолт надад маш их таалагдлаа. Монголчууд үнэхээр гайхамшигтай авьяастай юм. Монгол ардын урлаг үндэсний хувцас үнэхээр гайхалтай байна. Бөөгийн бүжиг, хөөми, морин хур их сонирхол татлаа. Би Монголд ирээд тэрэлжид очиж уул хадаар их явсан. Монголын эмэгтэй дуучдын хоолойн чадал яг л тэр уул хадыг санагдуулам үнэхээр гайхамшигтай чадалтай юм аа. Манай чуулгын уран бүтээлчд бол одоо үндсэндээ одоо социализмын үе гэж нэрлэжсэн тийм ээ 90 оноос өмнөх үе. За одоо ингээд ардчил шин зах зээл шилжсэн 90 оноос хойших одоо үед бол дэлхийн одоо 30 гаруй орнд айлчилсан. Зүгээр одоо томоохон бүрэлдэхүүнээр айлчилсныг би хэлж байна. За зүгээр хэсэг бүлгээрээ тийм ээ цөөн одоо энэ байдлаар айлчилсан бол одоо 50 орчим орнд ингээд явж өөрийнхөө ардын урлагаа сурталчилсан байдаг. За тэгээд эвгээрээ үзэх юм бол одоо үнэхээр манай чуулгынхан бол өөрийнхөө ардын урлагийг бол гадаадд бол үнэхээр одоо өргөн хэмжээгээр сурталчилж яваа ийм хамт олон. Үндэсний дуучин эрдмийн чуулга одоо 60-аас 65 жилийн хувь сүүлийн 5 жилийн хугацаанд бас нэлээдгүй
их зүйлийг бүтээж төөрөвжээ. За дээрэс нь урын сангийн бодлогын хувьд ч гэсэн тодорхой хэмжээнд бид нар арай ахицтай өөрчлөлттэй явж эхэллээ. За ялангуяа 2012 оны бас энэ жилийн буюу 2015 оны төрийн одоо хүндэтгэлийн тоглолт буюу Баяр наадмын үндсэн концертыг бол одоо үндэсний дуучин эрдмийн чуулга өөрийн одоо гол цөм хүчийг ашиглаж энэ концертуудыг хийсэн байх жишээтэй. Мөн олон улсын бол одоо тодорхой хэмжээний гадаадд зохион байгуулагддаг наадам фестивалуудад уран бүтээлч жүжигчид нь маш амжилттай оролцсон байх жишээтэй. Манай Хөсгөтөн хамтлагаас эхлээл одоо ингээл хамгийн сүүлд гэхэд Монгол турхтны бүжгийн наадам ч гэх юм уу. Ингээд энэ олон тэмцээн наадмуудаас үндэсний дуучин эрдмийн чуулганы уран бүтээлчид дандаа ганцаг хоосонгүй ирсэн байх юм. Тэгээд ингээд бодглохоор ардын урлагийг зөвхөн Монгол дотроо бид нар хөгжүүлээд одоо үндэсний урлагаараа монголчуудаа бахархахуулахаас гадна бид нар гадаадын одоо улс орнуудад Монгол улсаас сурталчлах нэрийн хуудсанд болж явж чадаж байгаа чуулга гэж хэлж болно. Энэ ч утгаараа үндэсний дуучин эрдмийн чуулгын одоо уран бүтээлчд бол ерөнхийлөгч болоод ерөнхий сайд их хурлын даргын гадаадд хийсэн айлчлалуудын бүрэлдэхүүн дандаа урлаг соёлын арга хэмжээний гол цөм нь болж явж байгаа жишээтэй. За гадны ерөнхийлөгч болоод гадаадаас ирсэн зочид төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолтуудыг үндэсний дуучин эрдмийн чуулгын уран бүтээлчд төсөөлөх юм ба аргагүй байх жишээтэй ч юм уу. Ингээд бодлоор үндэсний дуучин эрдмийн чуулгын одоо уран бүтээлчд болоод уран бүтээл бол Монгол улсын нэрийн хуудсыг бол болж чадаж байгаа. Цаашид ч болохоор одоо ийм зорилттой ажиллаж байгаа гэж хэлж болно. Үндэсний дуучин эрдмийн чуулгын 65 жилийн ой гэдэг бол зөвхөн үндэсний дуучин эрдмийн чуулгад ажиллаж амьдарч байсан энэ уран байгууллагаас одоо амьдралын гараагаа одоо эхэлж байсан Монголын энэ алдартай сайхан уран бүтээлчд болоод энд ажиллаж амьдарч байсан нийт ажилтан албан хаагчдын зөвхөн эдний баяр биш юм аа. Энэ бол Монголын ард түмний баяраа гэж хэлж болно. Яагаад гэвэл Монгол хүн болгоны одоо оюуны дархлаа сэтгэлийн гүнд байдаг үндэснийх нь урлагийн өв соёлын одоо дархлаа хадгалж явдаг ийм том байгууллага учраас энэ байгууллагын ой гэдэг бол нийт Монголын ард түмний өөрсдийнх нь баяраа гэж хэлж болно. Тийм учраас би энэ чуулгад ажиллаж амьдарч байсан нийт одоо ахмадууд болоод одоо ажиллаж байгаа цаашид ажиллах залуучуудад бүгдээрэнд нь чуулгынхаа 65 жилийн ой баярын мэндийг дэвшүүлэхийн хамт Монголын ард түмний найр наадам болгоно уртын дугаар эхэлж байх болтугай Монгол гэрийн жаврыг морин хурын их шиг дандаа үргээж байх болтугай гэсэн өрөөлөөр 65 жилийнхаа мэндийг нийт ард түмэнд хүргэе да. 60-аар тоологдох түүхтэй үндэсний урлагийн их өргөөний хөшиг 100-аар үл тасран цаг үргэлж шинэ бүтээлийн онгод хиймрээр хөглөгдөж өглөө бүхэн мандах нар шиг өөдлөн нээгдэж байх болтугай.